Энэ удаагийн бичлэгээр Макстон Хоол цувралын 2 дугаар ангийг нь довчлон ярьж өгөхөөр сонголоо. Джеймс баг байхдаа аавтайгаа шатар тоглож байгаагаар 2 дугаар анги эхэлдэг. Аав нь түүнийг хожсныхоо дараа баталгаатай ялахын тулд шатрын хөлөг дээр гоц ухаантай байх алба үгүй. Өрсөлдөгчдөө алдаа гарах боломжийг нь олгох хэрэгтэй. Тэгэд алдаан дээр нь ажил. Амьдралч бас ялгаагүй гэж зөвлөнө. Тэгэхээр аав нь Джеймстэй баг байхаас нь л дайснаа ялахын тулд давмгай байдлыг авч бууж өгөх сонголтыг нь өгөх ёстой гэж зөвлөсөөр иржээ. Тиймээс одоо үед Джеймс байр суурийг хадгалахын тулд түрэмгий давших хэрэгтэй. Джеймс Бофорд бусдад захирагдахгүй. Захиралдч тэр, Рубид ч тэр гэж өгүүлнэ. Сургууль дээр Руби хандивлагчдын гала тоглолтыг төвс хэмжээнд зохион байгуулах талаар багийнхантайгаа ярилцаж байлаа. Энэ хооронд Джеймс талбай дээр багийнхнаа бэлтгэл хийлгэж байв. Гэтэл дасгалжуулагч ирж түүнийг багтаа байгааг мэдэх юм бол захирал өөрийг нөхөөнө. Энэ үйлрэлд Джеймсийг талбайгаас хол байх ёстой гэдгийг анхааруулдаг. Үүнийг сонссон Джеймс гэр бүл нь багийн хувцснаас нь эхлээд бүхэл зүйлээр нь санхүүжүүлдэг. Тиймээс захирал өөрийг нь яаж ч чадахгүй. Гэхэд дасгалжуулагч төтгөлзүүлэх тушаал ааваас нь ирсэн гэдгийг хэлж гайхшруулна. Джеймс дүүдээ аавынхаа талаар гомдлож мөн Руби Бэл дахиад энэ сургуульд хөл тавихгүй гэдгийг хэлэхэд Лидия түүгээр оролдох хэрэггүй. Тэр юу ч хэлээгүй наацтай хэрэг гэдгийг сануулна. Джеймс Рубиг хэнтэй орооцолдсноо мэдэхгүй байна гэлээ. Руби гала тоглолтынхоо талаар хуралдаж Киран өөрийн бэлдсэн зурагт хуудасаа танилцуулж байтал Джеймс ирж тэдний санааг нь няцаан Рубитэй цэц булаацалдана. Джеймс гол танхим нь Викторийн үеийн үдшилтэд тохиромжтой орчныг бүрдүүлж зочд нь зохих ёсоор дэгжин хуцлах ёстой гэсэн санааг гаргана. Тэгээд зурагт хуудасаа зурж танилцуулснаар хорооны бусад гишүүд түүний санааг дэмжиж Руби түүний санааг эсэргүүцэж чадсангүй. Хурлын дараа Руби зурагт хуудсанд ашиглах даашинз хаанаас олох талаар найз Линтэйгээ зөвлөлдөнө. Арга мухардаж байтал Лин Рубид Бофорт бол Английн хамгийн эртний тансаг зэрэглэлийн брэндүүдийн нэг гэж хэлснээр Руби дург нь хүрч байгаа ч Джеймстэй ярилцгаар болдог. Улмаар Руби Джеймстэй уулзаж тэдний гэр бүлийн хувцсны цуглуулганаас нь төр зээлж ашиглан зурагт хуудасаа хийж болох уу гэж гуйхад Джеймс татгалзаж түн шиг чадварлаг багийн ахлагч шийдэл олно гэдэгт итгэлтэй байна гэд явчихна. Илүү том илүү амттай KFC дангар бүргэр, амттай зингэр маха, чеддар бислаг, чихэрлэг халуунуугатай соусаар амталсан илүү том илүү амттай дангар бүргэр худалдаанд гарлаа. Дангар бүргэрээ ердөө 12,900 төгрөгөөр KFC-гийн бүх салбараас болон KFC Mongolia.com-оор хүссэн газараа хөргүүлээд аваарай. Амтд зингэр мах, чеддар бислаг, чихэрлэг халуунуугатай соусаар амталсан илүү том, илүү амттай дангар бүргэр худалдаанд гарлаа. KFC. Руби мэдээж бууж өгөхийг хүссэнгүй. 2 хоног хүрэхгүй хугацаа үлдсэн ч түүнд ямар нэгэн шийдэл олдсонгүй. Гэнэт Рубид нэгэн санаа төрснөөр тэрээр загварын мэдлэгтэй дүүгээсээ даашин зурлаж өгөхийг хүсснээр дүүн зөвшөөрдөг. Маргааш өглөө Джеймс аавтайгаа хамтаа гүйснийхээ дараа түүнд багтаа эргэж орох ёстой гэдгээ илэрхийлнэ. Гэтэл аав нь хөрөнгө оруулагчдын хүлээн авалт шинэ бүтээгдэхүүнээ бэлдээд завгүй байгаа. Тиймээс Бофортын удам залгамжлагчийн хувьд Джеймсийг завгүй байх ёстой гэж хариулдаг. Джеймс сургуулийнхаа сүүлийн жил болохоор зөвшөөрөхийг гуйсан ч аав нь хөрөнгө оруулагчдын хүлээн авалтаас компани болон гэр бүлийнхэн нэр хүнд хамаарах болохоор Джеймсийг үүнд төвлөрч төгс гүйцэтгэлийг үзүүлэх ёстой гэж хэлээд явдаг. Энэ хооронд Руби кофежийг нэмгээр дүүгээ хангаж харин дүү Эмбер нь нойрмолсон ч даашинзаа ойсоор. Компанийн уулзалтын үеэр Джеймсийн ээж Бофортын гэр бүлийн бизнес 125 жилийн өмнө хэрхэн эхэлж одоо ямар хэмжээнд амжилттай явааг дурдж эцэст нь Джеймсийг танилцуулна. Шинэ цуглуулгыг дэсэн ядан хүлээж байгаа зочдод Джеймс өөрийн бэлдсэн илтгэлээ тавьж байхад дүү Лидия түүний хэлж байгаа үг бүрийг амандаа зэрэг хэлэх ба эндээс Лидия ахынхаа тавьж буй энэ илтгэлийг бичсэн гэдэг нь тодорхой болно. Эцэст нь зочид Джеймсийн илтгэлийг таатай хүлээн авч хундаг өргөв. Руби зүрмгэлж угаад сэрэхэд Эмбер даашинзыг нь оёод дуусчихсан байх ба нойр нь маш ихэр хүрч байгаа тул Рубид даашинзаа эндүтхийг даалгана. Джеймс гарч ирээд Рубигийн хорооны гишүүдийн чат руугаа даашинзаа оёж байна. Джеймсэд баярлалаа. Гүй гэж бичсэн чатыг уншаад тэрээр инээмсэглэдэг. Руби даашинзаа эндүүдэж байтал чат ирснээр тэрээр уцаа шалгахаар шийднэ.
Джеймс ойдлын машинаа хогийн савнаас гаргаж ирсэн юм шиг хачин харагдаж байгаа ч ойдлч нь сайн ойж байна гэсэн зурус бичих ба. Руби чатыг уншиж байхад цаана нь эндүүн унчихсан даашинз нь шатсаар. Даашинзаа шатаж байгааг хараад сандарсан Руби галыг унтрааснаар даашинз нь авралгүй боллоо. Дүүгийнхээ маш их хөдөлмөрийг дэми үрсэн Руби нулимс туслуулан даашинзаа дүүдээ харуулж уучлалт гуйхад Эмбер уурлахгүйгээр энийг одоо ашиглаж болох юм болов уу гэж асууснаар эгчдүү инээлдэнэ. Маргааш нь тэд сургууль дээрээ байхад тэднийг Оксфордод бэлтгэхээр ирсэн шинэ багшаа Пипа орж ирээд өөрийгөө танилцуулдаг. Пипа багшаа хэлэлцүүлэг зохион байгуулснаар эцэстээ Джеймс Руби хоёрын хооронд хүчтэй мэтгэлцээ маргааныг үүсгэнэ. Джеймсийн авсан жишээн дээр Руби түүнийг мөнгөнд ач холбогдол өгч байгаа бол гайх зүйл алга гэж хэлснээр Джеймс мөнгөгүй бол хүмүүс түүнийг сонирхгүй гэж хариулдаг. Улмар тэд хэд хувийн шинжтэй нэгэн рүүгээ дайрч Руби түүнийг төрсөн цагаас нь л хойш мөнгө чухал гэж ойлгуулсан бол өөр бусад зүйлийг чухал гэж харахгүй нь тодорхой. Өрөвдөлттэй хэрэг гээд өөрийгөө бусад хүмүүст хогийн сав шиг ханддаггүй гэж хэллээ. Үргэлжлүүлээд Джеймсээс бүхэл амьдралаа өөрийнхөө олж чадаагүй бүтээгээгүй мөнгөний төлөө үрэх үү гэж асуугаад түүний өв залгамжлал утгагүй тоглоом шоглоом нь Джеймсийг хичнээн хоосон байгааг харуулж байгаа ба тиймээс мөнгнөөс нь өөрөөр хинч түүнийг хизээч сонирхгүй гэх хатуу үгсийг хэлдэг. Үүнийг сонсоод хэлэх үггүй болсон Джеймс уурлан ангийг орхиж гарч явснаар Руби хятуулаарсандаа хэлсэн үгнээсээ болж Джеймсийг ичгүртэй байдалд орсонд буруутай мэт санагдаж гэмших мэдрэмж төрсөн бололтой. Дараа нь Лидия профессор Саатантай уулзахад тэрээр Лидияд Руби болсон явдлыг хүмүүст хэлэхгүй байх гэж бодож байгаа ч энэ удаагийн баригдсан явдал сайн талтай байж магадгүй. Учир нь эртөөрөө хэзээ нэгэн цагт ямар нэгэн байдлаар илэрхэл байсан гэж хэлдэг. Харин Лидия удахгүй сургуулаа төгснө гэхэд Саатан түүний гэр бүл өөрийг нь хүлээж авахгүй. Мөн өөрөөс нь болж Бофортын ирээдүгээсээ татгалзаж болохгүй гэдгийг тайлбарлана. Лидия шинэ бүтээгдэхүүний санааг бүгдийг нь гаргасан чадварлаг охин болохоор аав нь ухаалаг бизнесмен тул Лидиягийн авьяасыг дэми хаяхгүй гэлээ. Харин өөрсдөө хамтдаа байх юм бол Лидияд боломж олдохгүй гэж хэлдэг. Түүний үгийг сонсоод Лидия гунигтайгаар түүний шийдвэрийг хүлээн зөвшөөрч Саатныг орхин явлаа. Джеймс өвчлөг дээр байхдаа найз Алистертай ярилцах ба Алистер ижил хүйстэн бололтой. Алистер Руби Джеймсийг сургууль дээр шархлуулж дөнгөсөн бидтэй гэж Джеймсээс асуугаад өмнө нь Рубиг хизээч юм хяналтгүй ашиглаж байхыг нь харж байгаагүй тохиолдлоо гэлээ. Руби гэртээ зурагт хуудасныхаа асуудлыг шийдэх гэж хичээхийн хажуугаар Джеймсд гаргасан таагүй зангийнхаа талаар бодон санаа алдсаар. Энэ үед аав нь ирснээр Руби аавда хэн нэгнийг гүйж гартал нь гомдоосон гэдгээ хэлэхэд аав нь түүнд алдааныхаа төлөө хариуцлага хүлээ гэж зөвлөнө. Талбай дээр Джеймс бэлтгэл хийж байхад Руби түүн дээр ирээд Оксфордын хичээл дээр гаргасан зан нь шугамыг давсан. Джеймсийн хэлснээр өөрийгөө түүнийг мэдэхгүй. Яагаад тийм зан гаргаснаа мэдэхгүй ч уучлаарай хэмээн уучлалт хүсдэг. Мөн Джеймсийн Викторийн үеийн үжлэгний санаа нь илүү сайн санаа байсан гэдгийг хүлээн зөвшөөрөөд явах гэтэл Джеймс түүнээс даашинз юу болсныг асууна. Руби даашинзыг түлэгдсэн гээд хүн үргэлж ялж чадахгүй гэж хэлэн явхад Джеймс инээмсэглэн хоцорлоо. Дараа нь Джеймс Рубигийн тухай бодон жуумалцаж түүний зургийг зурсаар. Энэ үед аав нь ирж Джеймсэд гольф тоглолцоход хоол идэх санал тавьдаг. Үүнийг сонссон Лидия хамт явах санал тавихад аав нь татгалзаж түүнийг гунигтайгаар үлдээн. Джеймс аавтайгаа гольфын талбайд ирэхэд аав нь түүнд өөрсөдтэй хамт Эллингтоны гэр бүлийнхэн тоглох гэж байгааг хэлдэг. Харалд Эллингтон Бофортод их хэмжээний хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа гэдгийг ч аав нь хэллээ. Харалд Эллингтоны охин нь цувралын эхэнд Джеймсийн оронд өглөө цуг байсан түүнд сайн Элайн Эллингтон. Харин аавынх нь хувьд Джеймсийг Элайнтай хамгийн сайн зохицож нийцнэ гэж бодож байгаа юм. Эллингтоны гэр бүл язгууртан гэр бүл. Тиймдээ ч аав нь Элайн Джеймсэд сайн болохоор түүнийг юу ч хийх шаардлагагүй. Харин өөрийгөө Элайны аавыг нь аргална гэж хэлдэг. Эндээс аав нь Джеймс Элайн хоёрыг дотн суулж хөрөнгө оруулалт татах зорилготой байгаа нь тодорхой болно. Руби хувцсны зураг хараан сууж байтал чат ирэх ба Джеймсээс Лондонд очиж цуглуулганаас нь даашинз үзэж болно. Жолооч маань очиж аавна гэж бичжээ. Тэд инээмсэглэн нэг рүүгээ ойр зургийн тоглоом шоглоом хийж чадалсны эцэст Руби хизээ явах вэ гэж асуухад Джеймс одоо явбал яаж вэ гэж бичгтээ зэрэгцэн байшингийнх нь гадаа машин сигналтах нь сонсогдоно.
Руби гайхан цонхороо харвал Джеймсийн машин гадаа ирсэн байснаар 2 дугаар анги төгсдөг. Илүү том, илүү амттай KFC, дангар, бүргэр, амттай зингэр мах, чеддар бислэг, чихэрлэг халуун ногоотой соусаар амталсан илүү том, илүү амттай дангар бүргэр худалдаанд гарлаа. Дангар бүргэрээ ердөө 12,900 төгрөгөөр KFC-гийн бүх салбараас болон KFC Mongolia Ceg.com-оор хүссэн газараа хургуулээд аваарай. Амтд зингэр мах, чеддар бислэг, чигэрлэг халуун ногоотой соусаар амталсан илүү том, илүү амттай дангар бүргэр худалдаанд гарлаа. KFC